байцгаана уу? Жин Тун байна. Өнөөдрийн видеогоо Big Bang хамтлагийн үргэлжлэл болгоод топод юу тохиолдсон үнний талаар ярьж өгье. Хип-хопт дуртай дунд сургуулийн сурагч Чой Синхён бага наснаасаа Tempo нэрээр андерграундад уран бүтээлээ хийж ойролцоогоор 100 ширхэг микстейп гаргаж байсан. Тэгтэл нэг өдөр YG Entertainment шинэ хип-хоп групп байгуулах гэж байна гэсэн мэдээг сонсоод очиж Хожмин, JD, Taeyang, Sinri, Taesang нартай танилцаж одоогийн Big Bang-ийн топ болсон. Оддын од K-pop-ийн хаан гэгдэг Big Bang, Fantastic Baby, Bang Bang Bang, Loser, GD Top-ийн Unit гээд тасралтгүй мега хитүүд. Зогсохгүй мэт үргэлжилж байсан алтан үе болох 2017 онд топ Big Bang-ийн гишүүдээс хамгийн түрүүнд цэрэгт явсан ба тус ондоо марихуан хэрэглэсэн нь илэрч албанаас чөлөөлөгдөж олон нийтэд тустай ажил хийн 2 жил 5 сарын дараа халагдсан. Одоо үед бол мансууруулах бодис, мөрөөдө тоглоом, согтуургаар жолоо барих зэрэг асуудал болохгүй хэдий ч уучлалгүйгээд залруулаад завсралгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа одод цөөнгүй байдаг. Гэхдээ тухайн үеийн Солонгос өөрийгөө мансууруулах бодисгүй цэвэр орон гэж үздэг байсан учраас энэ хэрэг үнэхээр бүүн болсон. Энэ үед YG-гаас нэг удаагийн санамсаргүй үйлдэл, санаатай давтамжтай хэрэглээ биш, энэ бол артистийн хувийн асуудал, компанитай холбоогүй гэх байдлаар компани асуудал биш, ганц хүний алдаа гэдгийг онцолж байсан. YG тухайн үеийн шууганыг хурдан намжаахын тулд мэдэгдэл, чимээгүй байдал, үйл ажиллагааг зогсоох тактик сонгосон. Гэхдээ энэ бүхэн олон нийтийн уур бухимдлыг багасгасангүй, харин ч топыг ганцаараа нь үлдээсэн мэт сэтгэл төрүүлсэн. Топ хууль ёсны шийтгэлээс гадна олон нийтийн зүгээс хэтэрхий хатуу шүүмжлэлт өгсөж сэтгэлийн гүн хямралд орж эхэлсэн. Хямралынхаа оргил үед топ өөрийн Instagram хуудасдаа юр бусын ойлгомжгүй бараан утгатай зургуудыг дараалан оруулж эхэлсэн. Цэцэг, уран зураг, хачирн, бэлэгдэлтэй объектууд, зарим нь үхэл, хоосрол, ганцаардлыг санагдуулам дүрслэлтэй байсан. Тайлбар байсан ч яг юу хэлэх гээд байгааг нь ойлгоход бэрх байсан. Эдгээр зургуудыг харсан хүмүүс тэр одоо зүгээр үү, сэтгэл зүйн хувьд аюултай байдалд орсон юм биш биз гэж санаа зовж эхэлсэн. Зарим нь анхаарал татах гэсэн үйлдэл гэж шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь энэ бол үгээр илэрхийлж чадахгүй дотоод чаналлын илрэл гэж харсан байна. Хэдэн сарын дараа топ гинт лайв хийгээд 10 гаруй минут ярьсны эцэст сэтгэл хөдлөл нь ингэж хэлдэг. Би үргэлж уучлалт гуймаар байна. Солонгост эргэж ирэхгүй. Ер нь дахиж комбек хийхийг хүсэхгүй байна. Хүмүүс хэтэрхий хатуу юм. Ингээд гинэт зодог тайлж байгаагаа зарласан. Үүний дараа Пум Ёром Кавер дуу цацагдсан ба гэвч энэ нь фэнүүдийн харсан сүүлийн 4 гишүүнтэй Big Bang болж үлдсэн. Топ Big Bang-ийг орхиж байгаагаа мэдэгдэж фэнүүд болон гишүүдийг SNS-ийг хүртэл блоклсон. Топ бүхэл бүтэн 8 жилийн дараа гинти эргээ ирэлт хийж Squid Game 2 дээр өөрийгөө тусгасан мэт Таносын дүрээр гарч ирж олон нийтийг гайхашруулсан. Анхаарал бусдын нүднээс айлгүйгээр сонирхсан асуултанд нэг нэгээр хариулж эхэлсэн ба хамт байсан гэр бүлийн зургийг харах үнэхээр хэцүү байсан. Надтай адилхан зүйл туулж үзээгүй хүн тэр мэдрэмжийг ойлгохгүй, одоо ч цаашдаа ч уучлалт гуйх сэтгэл байна. Тэр үед эрүүл ухаантай байгаагүй тийм юм хэлсэндээ одоо харамсаж байна. 10 жилийн турш намайг хинч тоогоогүй байсан. Гэхдээ надад найруулагч анх гараа сунгаж өгсөн. Түүний итгэл надад урам зориг өгсөн. Мөн 10 жилийн турш бэлдсэн шинэ уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан нь фэнүүдээ маш их баярлуулсан. Ингэж олон ойлгомжгүй төвөгтэй явдлын эцэст өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, болгоомжтойгоор ертөнцийн өмнө дахин гарч ирж эхэлсэн топ 2026 оны 1 сарын 1-нд Инстада өөрийгөө комбек хийж байгааг зарласан байна. Удаан хүлээсэн фэнүүд маш их баярлаж энэ жилийн Big Bang-ийн 20 жилийн үйл ажиллагаанд түүнийг байх хэсгийг шуугсаар байгаа. Тэгэхээр та нар юу гэж бодож байна? Санал бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Ингээд өнөөдрийн видеог энэ түргээд дуусгая.
Хэрвээ видео таалагдсан бол subscribe болон лайкаа дарж биднийг дэмжээрэй. За тэгээд bye.